Маань нөхөр бол ингэж ярьдаг. Ер нь гоё юм хийнэ гэж дандаа ярьдаг байхгүй юу? Одоо тэгээд гоё юм хийнэ, гоё юм хийх хэрэгтэй. Жижигхэн байшин барьсан ч гэсэн гоё л байх хэрэгтэй. Одоо мөрөс сари биш төнг үзэмжтэй. Ерөөс тийм л нэг урайтай. Баялаг бүтээгч нэвтрүүлэг Надах дүүргийн 5 дахь хороонд байрлах Залуудын импекс компани мах боловсруулах үйлдвэр дээр ирээд байна. Тэгээ мах боловсруулах үйлдвэрийн маань ерөнхий технологич үүсгэн байгуулагч үйлдвэрлэл хариуцсан захирал Алтан цэцэг одоо ингээд хамт явж байна. Одоо ингээд үйлдвэрлэлээ танилцуулах уу тий. Яг одоо бидний зогсож байгаа энэ хэсэг бол үйлдвэрийн цэвэр бүсээ ажилласан энэ үйлдвэрийн хэсгээр орж ирдэг байгаа. Энэ болохоор нэг угааж тэгээд нэг цагаан цагаагаар ингээд ариут гисэн бүсийг аваад одоо цааш хэмждэг. Тэгвэл хамгаалалтаа бүрэн өнгөсөн байна. Яг одоо бидний орсон байгаа хэсэг бол нэг бүтээгдэхүүнийг англин боловсруулах цех гэж байдаг. Манайх одоо нэг усын нууцын үйл ажиллагаа хийж байна. Энэ болохоор юм баггүй юу? Фотожик түрүүгөө ясныхын хараадаар тийм ингээд сандаар ингээд авдаг баггүй юу? Энэ нэг одоо ингээд чиглэний ажил ажилладаг байна. Тийм үү. Одоо энийг ингээд авах гэсэн үг үү? Одоо энэгээр адлаа дээ. Энэгээр ингээд авах юм уу? Одоо ингээд ингэжтэй байна. Одоо энэ өөхөр нь юу вэ? Одоо өөх одоо яс маснууд байсан тий. Манай өөхөр тэрийг бодлуулж байгаа юу? бүгд боловсруулж байгаа. Өөхийг боловсруулаад өөхөнд авчихдаг байхгүй юу? Нэлээд том бүтээн байгуулалт хийсэн байлээ л дээ. Би тэр фэйсбүүкээс тэр зураг юмуудыг харсан. Бас ил дээр одоо таахтай авч ирж бас үзэхэд айгүй том үйлдвэр байлээ. Тэгээд анхны хөрөнгө оруулалт нь юу яасан? Өөрөөсөө ингээд бас суур мөнгөтэй байсан юм уу? Эсвэл одоо банкнаас зээсэн юм уу? Ноолор бэлтгэжсэн үед бол бас жоохон тийм жижигхэн мөнгөтэй болсон юм. Тэгээд тэр нэг байшин байсан маа. Тэрийг шууд ашиглаж байгаа байхгүй. Тэгээ өөртөө барьсан тийм нэг одоо нэг палкар барьсан биш гэдэг байсан шүү дээ. Тэр мэрийг ашиглаад байсан. Тэгээд дараа жил анхных бол ер нь нэг тиймэрхүү байрсан юм ашиглаад тэгээд нэг жижигхэн мөнгө байсан. Тэгээд тэргээрээ хийсэн. Малаа ингээд хөрөгтөн гаднаас ингээд оруулчихтэй мал эмнэлгийн үйлчлэгээр ингээд оруулдаг. Тэр мал нь болохоор эрүүл эдийн батлагдсан мал хөрөгтөө оруулах болно. Тэгээд тэр үедээ бид нэр сойдог байхгүй юу? Сойхтоо нэгт малыг амраа хоол замаас ингээд ирсэн мал маань маш их ядарсан стресстэй байдаг. Тэгээд тэрийг амраа тэгээ усаар сайсан нэг гэд доторх агуулгатнууд ингээд багасдаг байхгүй юу? Одоо яг энэ хэсэгт болохоор бид нэр голоозаа угаагаад тэгээд бас энэ голоозын дээр мал эмнэлгийн үйлчлэг ингээд хийгээд хамглаад дараагийнхаа замралт руу шилжүүлдэг байгаа. За энэ бол бидний нөгөө үйлдвэрлэсэн өөхөн тос ахгүй юу? Нөгөө сая миний нөгөө цахиж унгаадаг үгнүүд чинь нийлүүлээд ингээд өгөөд сарсаж байгаа юм байна тий. Тэр өөх тэрнээс гол нөгөө малаас гардаг цэмэж дотор өөх. Энэ нь бол тэрийг одоо яг Монголд бол нэг тийм сайн хэрэглэхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүх хаягдл боловсруулаад ингээд өөх гаргадаг. Залуу тэмцсэн бүтээн байгуулалт чинь 2018 онд эхэлсэн. Тэгээ ашиглалтанд ортол ерөөсөө битээр бол цаг нар ашиглалтанд ороод одоо нэг жигдрүүлэх 6 сар болтлоо битээр дөрс цаг нар гэж байгаа. Тэгэл яг таны хэлдгэр өглөө гараад орой орж унтаал өглөө яг бас ингээл хамаг юм үүдэндээ бэлдээ тавиал марчмаар юмнуудаа бүгдийг ингэж үүдэндээ бэлдээ тавьж авал хуцаан хүртэл бэлдээ тавьчаал тэгэл шууд нэг юм уугаал ингээл гараа явдаг. Тэгэл орой бол мэдээж 10 11 тэгэл 12 дөрш тийм. Тэгээд дараад нь бүтээн байгуулалтаа харах гоё нэ тий 6 сарын. Бүтээн байгуулалтаа хараад тэгээд нөгөө үйлдвэр маань жигдрээд ингээд бүх нөгөө нэг местний ингээд нөгөө албан тушаалтангуудыг аваад тэд чинь ингээд хариуцсан ажиллаа хийгээд ирэнгүүт одоо бас нэг арай жоохон амсгаж. Хэдэн төрлийн бүтээгдэхүүн гардаг гэлээ та? Хэлсэнчлэн 100 гаруй нэвтрүүлэн бүтээгдэхүүн. 100 гаруй нэвтрүүлэн бүтээгдэхүүн. За ингээд ангилсан махан бүтээгдэхүүн гэдэг одоо ингээд яг хэрэглэгчдийн яг хэрэглэхэд ингээд бэлдсэн одоо энэ хамгийн нэрийн мах. За дараа нь болохоор энэ стекний мах уу? За энэ стек махыг бол бид нэр залуу хан буюу 2 настай ханы махаар хийдэг. Яг гойны стек байна. Тийм байна. За тэгээд энэ юу вэ? Ясуу. Энэ болохоор бутаны яс ахгүй юу? Энэ бутаны ясад хүмүүсийн ядаргаа амин дэмний яг энийг нэг та
одоо нөгөө шүл гаргаад Тий. Одоо шүдний гадуур бас танаас захиаж авдаг уу тий? Ресторанууд тий? За энэ буузнууд ямар өсөлттэй вэ? Бид болохоор Дотор нь- 5 нэр төрлийн бууз гэдэг. 5 нэр төрлийн буузнаа өхөр хонь тэгээд дотор махан бууз, тэгээд сахинган бууз, гүзэн бууз. Энэ хэдэн килограмм ах вэ? Энэ ингээд 4 кг. 4 кг ах тий. Зөв. Цагаан сармаараа танахаар бууцаа захиад хийлэгчдэг үү? Манайх цагаан сараар багц гаргадаг. Махан хоньны махан буу одоо буузын, өвчүүгийн, нууцын ингээд бүх юм ингээд бэлдээд багц болгоод ингээд хүмүүс бол манай тэрийг бол маш сайн. Сайхан үйлдвэр барьлаа, өргөдөлөө цаашаа ингээд ажиллая гэдэг. Тэгэхээр ингээд одоо цаад тахал гарцсан бас одоо энэ бүгдээрээ л одоо өвчнөтөөгөө тэмцлээ. Одоо ашгүй вакцин гарлаа. Монгол Улсын засгийн газар маань бас 10 их найдаа эдийн засгийн зэргийг хөтөлбөр хэрэгжүүлээд эхэллээ, тийм ээ. Жижиг дунд үйлдвэрлэгч нараа үндэсний үйлдвэрлэгчдэл дэмжиж эргээд үр дүн гарах нь чухал шүү дээ, тийм. Тэгэхээр энэ төрөөс олгож байгаа 3% зээлэнд танай байгууллага хамрагдж байгаа юу? Энэ хүсэлтээ өгсөн үү? Тийм ямар ч байсан төслөө бичсэн тэгээд юу үйлдвэрүүдэд танилцуулаа явж байгаа. Тийм. Танах одоо ямар банктай харьцдаг? Манайх одоо Голомт банкны. Тэгвэл одоо голод банкнд хамгийн түрүүнд хандж байгаа юу, тийм. Тийм үү? Тийм. Голомт банкныхан бол манайхыг маш сайн дэмждэг. Манайхыг ойлгодог. Манай ажлыг бүр аюул сайн ойлгодог. Ирж үздэг. Тэгэл Талууд импресс компани дулааны аргаар боловсруулах үйлдвэрлэлийг ашиглалтанд оруулсан байна. Үйлдвэрлэлийнхаа одоо талаар танилцуулаач. Дулааны аргаар боловсруулах үйлдвэрийг бид одоо богино хугацаанд ашиглалтанд орууллаа. Энэ үйлдвэрийн онцлог нь болохоор өдөрт 15-аас 20 тонн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид нэр ингээд зорьсон зорилго маань бол одоо бүх юм стандартын дагуу байх хэрэгтэй. Бид нэр ингээд экспорт хийн, дотоод ч гэсэн энэ стандартын үр нөлөөгөөр бид нар чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын хэрэглэгч ч гэсэн хүнсний аюулгүй байдлаар хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх гол зорилгыг барьж ажиллаж байгаа. Махны үйлдвэр шиг хүнстэй холбоотой. Хүнс бол нэлээд хүний амнаас эрүүл мэндтэй холбоотой учраас хүнсний аюулгүй байдлын стандарт, хасаап гэсэн стандартуудыг энэ байгууллага өөрсдөө зөвлөх хүчлэгээ аваад, сургалтаа аваад хөндлөнгийн менежмент төгсөлийн баталгаажуулалтын байгууллага бол үндэсний баталгаажлалтын байгууллага МОСЕРТ-ийг сонгоод тэр аудиторд хөндлөнгийн аудит хийгээд аудитын үргэлжлэнгээ амжилттай даваад тэгээд хэвшлэж байгаа процесс өнөдр болж байна. Тэгээд үүний үндсэн дээр цаашаа эдгээрээс муслимын холбоотоос хамтарч ажилладаг байна. Тэрүүгээр халаал стандартыг нэвтрүүлээд цаашаа одоо Иран улс руу худалдаа өгч нь өөрсдөө бэлэн ирсэн худалдаж авахд бэлэн байна шүү дээ. Цалууд компани ерөнхий захиралд аваад захиралд бол баяр хүргэж байна. Бид нэр олон жил хамтарч ажиллаж байгаа. Одоо цаашдаа ч гэсэн юуны Ираны зах зээл, махны зах зээл дээр хамтаа ажиллахад бэлэн байгаа. Бид нэр энэ үйлдвэрийн хувьд бол сайн зохион байгуулалт сайтай, үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд бол чанартай. Ер нь бол айгүй Монголдо бол нэлээд том компани, сайн стандартад харсан тийм компани гэж би ойлгож байгаа. Үйлдвэрийг бас бид нар олон улсын стандартын дагуу одоо бас яг урсгал зохион байгуулалтыг яг байх ёстой технологийн дагуу хийсэн байгаа. Одоо бидний зогсож байгаа заал бол англин боловсруулах заал. Англин боловсруулсан маха энэ зааланд сойлтонд байлгадаг. Маха сойд гэсэн үг байгаа. Сойлтны хугацаа болсон махыг бид нэр чанж дулааны аргаар боловсруулна гэсэн үг. Дулааны аргаар боловсруулахад яг үндсэн чанлагын хэсэг маань энэ хэсэг байгаа. Энэ хэсэг одоо тоног төхөөрөмж хэмжүүд бид нар одоо бас бүдний харамт стартапсаас одоо хамгийн сүүлийн үеийн одоо бүтээмж өндөртэй тоонуудыг бас худалдаа авалт хийсэн байгаа. Энд чинь ингээд чанаад бэлэн болсон маха. Ийшээгээ урсгалаараа одоо энэ агуулгад хөрөгдөг. Энд дамжлаад савсан бүтээгдэхүүнээ энэ автоклав гэдэг энэ бас ариут талын төхөөрөмж байгаа. Энд чинь ингээд уутан савлаад вакуумдаад ариутгаад хайрцаглаад гүн хөлдөөн. Гүн хөлдөөгөө. Тийм. Гүн хөлдөөн. Гүн хөлдөөгөөд бэлэн болсон маха хадгалах агуулгаар байдаг. ямар нэгэн юм сэтгэлд зөрхөөгөөд хийж байгаа хүмүүс бол өдөр их мундаг хүмүүс байдаг. Одоо тийм үйлдвэр хийдэг хүмүүс л үйлдвэрээ одоо юм бүтээдэг хүмүүс л юм бүтээдэг хүний ойлгодог гэж боддог шүү дээ. Одоо бид нар л хийж бүтээж Монгол улсаа хөгжүүлнэ шүү дээ. Тэгээд одоо амжиж юм хийж бүтээцгээе л гэж хэлмээр залуучууд. Хөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. За ингээд баялаг бүтээгч нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр
одоо манай нэвтрүүлгийн зочноор оролцсон алтан цэцэг эгчтэй баярлалаа. Энэ хүнсний одоо тэд тусмаа махан бүтээтгүрнийг боловсруул савлаж одоо хэрэглэгчид эрүүл хүнсээр хангаж яадаг танаа хамт олон танд ажлын өндөр амжилтыг хүсье.